Сайн байцгаана уу? Жихээс тараад байна. Юун түрүүнд YouTube-ийн хамгийн анхны бичлэгээрээ уулзж байгаа таатай байна. Тэгээ манай аягийн хувьд болохоор Instagram болон Threads дээр нийтийн уншлага пост маягаар оруулж явдаг. Мөн хувийн уншлага хийдэг байгаа. Тэгээ хэрвээ хүсвэл таалагдвал манай Instagram хаяг руу ороод сонирхож болно. Тэгээд өнөөдрийнхөө уншлагын сэдвээр болохоор харилцаа холбоогүй болсон түүний одоогийн бодол мэдрэмж гэх сэдв юу нь бол хүрээнд хийж байгаа. Тэгээд нуршлаггүйгээр юу нь бол уншлага руугаа оръё. Уншлага руугаа орохоос өмнө мэдээж хэрэг 3 групп сонгоно. 3 групп байгаа. Тэгээд тэр дундаас өөрт хамгийн их татагдж байгаа эсвэл энерги хувьд гоё гэсэн хүзрнүүдээсээ юу нь бол декнүүдээсээ сонгоод тэгээд уншлага хүлээж авах гэсэн үг. За эхлэе та. Тэнгүүд тэгээд нэгдүгээр группийнхандаа болохоор тавтай байрал гэж хэлье. Нэгдүгээр групп дээр ашиглаж байгаа тарот үзэр маань болохоор Unreal Tarot гэдэг үзэр байна. Тэгээд эхлээд энэ талд нь болохоор таны өөрийн чинь бодол мэдрэмж, нөгөө тал дээр нь болохоор нөгөө хүний тань бодол мэдрэмж гэд харъя. Энерги шалгалт болгоод. Окей, тэгвэл хоёлоо нөгөө хүнийх нь бодол мэдрэмж гээд харцгаая. Тэгээд дундын энергийг нь шалгахтаа ер нь яг голт нь юу юм те харахтаа энэ үзэр ашиглачаа гэж бодлоо. За ингээд харахад бол хамгийн түрүүнд нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийнхаа энерги те ер нь бол одоогийн байгаа нөхцөл байдлыг тайлбарлаад эхлэе гэж бодлоо. Тэгээ та бүхний маань хувьд бол энэ хүнийг үнэхээр яг хайртай хүн тань гэж хардаг. Тэгээ одоогоор таны хувьд яг ингээд өөр дээрээ ажилласан өөрийнхөө санхүү карьерийг ер нь бол төхнүүлсэн байр суурьтай. Гэтэ хүмүүс таныг ер нь бол төдийлөн ингэж тэгээд ингээд байна гэж бол харахгүй. Та яг ингээд зүгээр л энгийн гэдэг юм хийж байгаа юм шиг хэрнээсээ гэртээ хараад нэг тасгал хийдэг ч юм уу те эсвэл нэг санхүүгийн өөр үсвэртэй болох гэж хичээдэг ч юм уу те яг нэг тиймэрхүү ер нь л ажил карьер өөрийгөө те гоё байлгах ингээл өөр дээрээ нэлээд анхаарсан хоббитэй болох зэрэгээр ер нь бол явж явах боломжтой. Тэгээ таны хувьд бол энэ хүндээ үнэхээр ер нь бол хайртай. Гэхдээ яаж юм таны зүгээс ингээд энэ харилцаан дээр нэлээд ингээд хичээсэн гэх юм уу? Ингээд зөндөө юм хийсэн. Тэгээ одоо ингээд үнэхээр хийгсэн ч жижигхэн үйлдэл хийсэн ч тэр нь ингээд би өмнө юм хийчээ дахиад би ингэ хийгээд авах юм болов гэсэн байр суурьтай байна. Тэгээд ер нь бол өмнө нь ингээд жоохон түрнгийдсэн ч хэмээр юм уу тиймэрхүү юм байдаг болохоор энэ харилцаан дээр та ингэ хичээгээл хайсан чинь болоогүй болохоор нөгөө хүнээ жоохон ер нь яаж байгаа бол ч юм уу нэг тийм төгссөн мэдрэмжтэй байгаад байна манайхан. Гэхдээ та бүхний хувьд бол нэлээд бие даасан хүмүүс байх боломжтой гэж харагдаж байна. Тийм болохоор энэ харилцаан дээр нөгөө хүнээ ер нь жоохон төлөвшгийг хүлээсэн байр суурьтай нэлээд ингээд удаан хазансан дүр зурагтай байх магадaltaй байна. Тэгээд яаж юм энэ харилцаан дээр ер нь л ингээд
яг ямар байдалтай өрнөсөн, юу яг яаж болоод энэ хүн ямар хариу үйлдэл хийсэн те тэрийг та ингээд мэдж байгаа, таныг яаж өвтгсөн ч юм уу эсвэл энэ харилцаан дээр та ямар хичээснээ ингээд мэдж байгаа. Гэтэ та ер нь бол сөрөг юмыг харахыг хүсэхгүй. Зүгээр л яг байдгаараа л тэнцвэртэй байхыг хүсэж байгаа. Одоо ер нь бол амьдралдаа тэнцвэртэй байдлыг нэлээд чухалчилж байгаа хүмүүс байна. Өмнө нь яг ингээд энэ хүнээсээ болоод ч юм уу ингээд нэг жоохон гүнгэлжсэн, хичээгэлсэн тэрийг авч чадахгүй байсан бол одоо яг тийм мэдрэмжээ дараад өөр дээрээ ажиллаад тэгэл яг мэдрэмжээ заавал ингээд хайр дурлал гэхгүй ажил руугаа шилжүүлээл яг өдөр тутмын ингээд байр сууриа хадгалаад тэнцвэртэй байхыг айгу хичээж байгаа гэж гарч ирж байна. Тэгээд одоогоор нэг тийм энерги ингээд эргүүлж авч байгаа найз нөхдөдөө гарч ороод нэг тийм бабли болж байгаа гэх юм уу. Гэтэ тэр нь нэлээд төлөвшсөн байдлаар өмнө нь ингээд хэрвээ их delusional байсан бол гэтээ энэ хүмүүс маань delusional гэсэн энерги харагдахгүй байгаа ч гэсэн delusional байсан бол ийм болсон гэх юм уу. Одоо ингээд найзууд нөхдөдөө гарахтаа амар хөвгөлдөө ингээд гой байгаа юмнээсээ тэгж амар ингээд delusional болоо сэтгэл нь хөөрөхгүй яг доктортай ингээд байлгаад тэгсэрнээ зааж харахалтай дулаахан байлгаж сурж байгаа яг тиймэрхүү хүмүүс байна. Тэгээд энэ хүн дээрээ гэтээ жоохон ингээд эргэлдэж магадгүй харагдаж байна. Ер нь зөв ч юм уу дөө жоохон төвшүүртэй айдастай байгаа гэсэн үг. Өмнө нь ингээд энэ хүний араас ер нь бол жоохон ингээд сэтгэлээ аль хэдийн гаргацсан юм аа өгсөн болохоор гэх юм уу. Тэгээд энэ бүлгийг сонгосон хүмүүсийн маань ордон гэвэл ер нь газрын орд байх боломжтой харагдаж байна. Тэр нь ямар орд вэ гингүүд өхөр, матар тэгээд нэг нь охин гэд энэ гурав байх боломжтой. Тэгээд өөр бас ордууд байна. Жинлүүр гээд агарын орд харагдчихээн. Тийм. Заавал ордонд харахалбгүй болохоор санаа зовтолгүй. Ер нь энергийн шалгалтанд харсан бол тэгээ үргэлжлүүлээд үзээрэй гэж хэлүүлье. Тэгээд одоо нөгөөнийх нь яг бодол мэдрэмж нь ямар байгаад байна вэ гингүүд тэр хүн ингээд амар гүнгэлж байгаа гэх юм уу? Яг одоо л ингээд ухаарад байгаа байр суурьтай. Яг тантай байх хугацаанд та энэ хүнд ингээд юм өгөөл тэ амар хичээгээд байсны чинь мэддэг. Тэгээд таныг тийм их хичээл зүтгэл гаргасан болохоор энэ хүн бас энэ харилцааг орхиж явах нь өөрөө ингээд амар хэцүү. Яг таныг ингээд бодохоор та энэ хүнд ингээд хэцүү үед нь тэврээд өгсөн, хэцүү үед нь яг урмын өгсөн. Тэгээ та л яг ингээд бүхнийг болгоно гэдээс нь ингээд энэ хүн мэддэг. Тэгээ тэр чинь бодохоор таныг ямар сэтгэлтэй эмэгтэй тэгээ сэтгэлтэй залуу вэ гэж боддог. Тийм болохоор жоохон хорогдоод байдаг байр суурь байна. Тэгээд яагаад ч энэ хүн тантай байснаар тэгээ өөртөө итгэх итгэл нь амар их нэмэгдсэн. Тэгээд та ингээд урмын үг хайгуу хэлдэг байсан баха. Яг хэцүү үед нь чинь мундаг шүү. Часта мундаг штэ. Юунд нэг тийм чи болгоно штэ, бүтэн штэ гэж хэлдэг байсан байж магадгүй. Тэгээд тэр хүн яг тэрнээс чинь ингээд айгүй урмын үг авдаг байсан байна. Тэгээд хоёр талхлаарэ таныг ер нь санхүү ажил карьерийн хувьд нэлээд доктортай хүн. Тэгээд ээж автайгаа харилцах харилцаа ер нь гэр бүлийн хувьд амар гоё халуун дулаан хүн гэж хардаг юм байна. Одоо жишээ нь та ингээд дурсан байж болно шүү дээ. Би автайгаа тэгж хийгээд би ээжтэйгээ ийм харилцаатай байгаа ингэсэн тэгсэн гэж ярьдаг байсан. Яг тэр чинь бодглохлоор айгүй халуун дулаан. Тэгээ нэлээд тайван сэтгэлээ бол хүн болгонд ингээд гаргаад байдаггүй. Гэтэ яг гаргасан хүнд ингээд дүүрнээр нь гаргадаг хүн гэж боддог юм байна. Тэгээд таныг бас айгүй сониуч ингээд юм дандаа ингээд нууцхан төлөвлөөл явж идэг хүн гэж бодож байна. Гэтэ энэ хүн одоогоор таныг ингээд анализ хийсэн ер нь л ингээд ажигласан байр суурьтай байна. Тэгээ харилцаагаа эхнээс нь ингээд бодоод байгаа ч юм уу тунгаагаад ингээд тэгсэн юм байна гэдэг байр суурьтай. Ер нь бол сэтгэлтэй яг таныг бол хосынуудаар харж исэн. Тэгээд хоёр талхлаарэ таныг ингээд ямар гоё байгааг чинь ямар мундаг байгааг чинь бас нэлээд сайн мэддэг. Бас найз нөхдийн хүрээнд таныг ер нь л найз нөхдөө ингээд дагуулаад уриалаад юм хийхдээ гаргууд айгу ингээд шинийг санаачлагч төрлийн хүн гэж харагдаад байна. Тэгээд энэ харилцааны яг гол энерги нь юу байна вэ? Та хоёр энэ харилцаанаас яг юуг голж мэдэрдэг байсан бэ гэд тэнгүүд та хоёр бие биендээ айгүй их сэтгэлийн дэм айгүй хөгдөг байсан гэх юм уу? Ингээд заавал эд материал гэхгүй танд ингээд мөнгө байхгүй байсан ч гэсэн тий. Заримдаа ингээд хүнд үнэхээр унааны мөнгө байдаг үе байдаг шүү дээ. Яг тийм үед нь хоёлаа ингээд алхачих юм уу? Энд чинь дасгал шүү дээ. Энд чинь амар гоё ихгүй юу гэж амар ярьдаг. Тэгээд тэргээрээ бие биендээ нэлээд зоригжуулдаг. Ер нь бол бие биенийхээ ингээд тий сул даваа талыг энэ харилцаанаас айгүй сайн мэдэж авсан. Тэгээд хэдий ингээд өөрийнхөө сул талуудыг харж байгаа гэсэн тэр нь ингээд буруу биш. Одоо ингээд
сул таал тий insecurity гэдэг шүү дээ. Тэднийг олж мэдж байгаа хэрнээсээ тэр нь ингээд улам л ингээд тэр газлаад янзлаад эсвэл өөрийгөө хүлээн зөвшөөрөөд яг тэгтэн тусалсан харилцаа гэх юм уу? Яг өөрийгөө өөрөөр нь embrace хийхэд тий дотоод хүүхдээ ингээд яг тэрж байгаа юм шиг нэг тийм дулаахан энергитэй харилцаа байсан байна гэж харагдчих байна. Тэгээд одоо түүний ер нь бол таны анх яг юунд татагддаг байсан юм? Ямар зан ашигтай илүү тэгээ татагдаад энэ харилцаанд юу нэг явсан гэдгийг харцгаая. Яна үзраарснаа нэгдэдэг те ганцаараа өмнө болохгүй тий. За ер нь бол таны ямар цагаан ашин төлөвлөгөө татагддаг байсан бэ гэж харангууд та ингээд ямар ч ингээд найз нөхөд дунд чинь маргалдаан өссөн ч юм уу. Тэгээ тэнгууд тэрийг тэнцвэржүүлэх гэж тэгээ тэр харилцаанд ингээд одоо сэв суулгахгүй тул төвийг айгуу захиж шийдэл олдог байсан гэж харагдаж байна. Таныг ер нь бол ингээд хэрүүл маргаан болонгууд ер нь бол тэргээ ингээд засгаад тэгээ аль болох эвтэй байх гэж айгуу хичээдэг. Тэгээд бүр чадчихдаг хүн байсан гэж бодд юм байна. Тэгээд та өөрөө бас нөгөө нэг агарын орд байх магадaltaй гэж хэлжсэн энэ дээр гарч ирж байна. Тэгээд танд яагаад ч юм ийм мэдрэмж байдаг? Амар хэцүү цаг үед тайван байдаг. Тэгээ ямар ч ингээд хэцүү үед та нэг тийм ингээд гаргалгаа болчдөг. Ер нь бол энэ ингээд бүлгийг сонгосон хүмүүс маань нэлээд ийм одоо хэцүү нөхцөл байдлаас өөрийгөө хөнгөө ингээд за би энийг хийжвэл ингээд тавчна гэдэг амар гоё оптимистик үзэл бодолтой хүмүүс байх боломжтой харагдаж байна. Тэгээд таныг бас нэлээд тайван ийм яг тайван тэгснээ айгүй ухаалаг. Тэгээ өөрийнхөө хүч чадлыг ер нь бол амар сайн мэддэг гэх юм уу? Таны өөртөө итгэлтэй байдал айгүй татагдсан. Гэтэ та хаяа тэр ингээ өөртөө итгэлтэй байдлаа алдах га тий өөрийнхөө хийж чадах зүйлдээ эргэлзээд байдаг гэж боддгийм байна. Тэгээд тэрэндээ ер нь бол бити тэгэрээ гэж бас хэлмээр байна. Тэгээд энэ хүн бас таныг ингээд дандаа л дулаахан энерги ингээд цацруулж идэг айгүй тайван ер нь бол бас айгүй delusional тэгээд delusional дундаа ийм гоё юм мөрөөдөлтгий delusional гэхээс илүү мөрөөдөлтгий хүн гэж харддаг юм байна. Тэгээд яг мөрөөдөлтгий юмнээсээ тэрний хадлаа айгүй зүтгэдэг тийм зан чинь бас их татагдсан. Тэгээд та бас ингээд зүгээр л ингээд амар ингээд дулаахан bubbly girl ч юм уу bubbly boy байж байгаа хэрнээсээ айгүй ухаалаг тэг ингээд айгүй ингээд сэргэлэн IQ сайтай гэсэн үг. Ингээл юм айгүй удаа сэтгэждэг. Энэ тик юм байна. Энийг инх юм байна гэдэг. Тийм зан чинь юу нь л нэлийн татагдсан харагдаж байна. Тэгээд нөгөө талаасаа та хоёр ингээд ямар нэг юм хийхдээ багаар ажиллахдаа ч юм уу хамт ажилладаг хүмүүс байлаа гэхэд нэг ингээд project эхлүүлэх болоод төсөл эхлүүлэх болоод үргэлжлүүлээд явдаг ч юм уу. Эсвэл хамт сурдаг хүүхдүүд байлаа гэхэд хамтаа ингээд нэг баг болоод ингээд юмдаа хуваарлаад хийдэг байлаа ч юм уу. Яг тэгэхэд хамтарч ажиллахад айгүй тухтай байдаг гэж бодож байна энэ хүн. Тийм. Тэгээд нэлээд тухтай байдаг. Тиймэрхүү хүмүүс харагдаж байна. Бас нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань ер нь зүүн совин нэлээд сайн хүмүүс байх боломжтой. Тэгээд бас онцолж харах юм бол энд нэлээд хөрхөн олон major arcana буусан байна. Тэгээд ер нь та хоёр энэ харилцаанаас нэлээд хэм сурч авсан байж болно. Тэгээд таныг бол нэлээд зүүн совинтой, нэлээд ухаалаг, нэлээд дулаахан энергитэй, тайван хүн гэж бодд юм байна. Тэгээд та ер нь л ингээд 90-50-нд дандаа их тайван амар амгалан айгуу их авчирдаг хүн шиг хүн байсан учраас ер нь бол энэ хүн татагдсан байна. Тэгээд одоо болохоор хэдүүлээ энэ хүн эдгээр өдрүүдэд юу нь юу хийж ин те танаас ингээ холбоогоо тасалсан энэ үедэд ер нь бол яг юу хийж байгаа талаар нь харцгаая.
Гэтэ нөгөө нэг би яг энерги шалгалтаар хэлсэн дээ. Та энэ хүнд юу нь бол нэлээд сэтгэл гаргаад тэгээ энэ хүн ингээд тухайн үед яг таны ингээд сэтгэлийг хүлээж сайн авч чадгүй юу нь бол үг чадаагүй гэд тэгээ тэр нь энэ дээр гарч ирж байна. Одоо яг юу хийж байгааг гэвэл таныг бол бодож байгаа таны ямар гоё сэтгэлтэй ямар ингээд тэ хөдөлмөрч эмэгтэй гэдэг чинь бол энэ хүн мэддэг. Гэтэ энэ хүн одоо ингээд их тийм яг үнийг хэлэхэд тань дээр ирэх хараахан болоогүй байна гэж би бол хэлнэ. Ингээд зөрөгтэй алхам хийхдээ бэлэн бус ер нь л жоохон бас эготой хүн байж болно. Тэгээд өөрийнхөө ингээд бардам занг ер нь жоохон түлхүү бариад идэг талтай. Тэгээ одоохондоо тэрийг жоохон давж туулаагүй байгаа харагдаж байна. Тэгээд таныг бас нэлийн санхүүгийн хувьд чадамжтай, тэгээ зүүн совин ихтэй, айгу мундаг хүн гэж хардаг. Тэгээд яг таныг ингээ өөртөө харьцуулангууд энэ хүн ингээд танаас жоохон муу байгаад байгаа. Тэгээд тэрийг эдгээр өдрүүдэд маш их бодож байгаа харагдаж байна. Уг нь бол танд хайртай, үнэхээр ер нь бол миний хүн гэж хардаг. Тэгээ миний хүн гэж хараад тань руу гүгээд очимоор байдаг. Гэтэ энэ хүн өнгөрсөн таныг гомдоосон байна. Тэгээд тэр гомдоосон зүйлээ бодонгууд шууд бас ингээд очиж чадахгүй орхих хэвтэй болов яах хэвтэй болоо гэд ер нь бас жоохон ийм эргэлзсэн байр суурьтай. Эргэлзсэн гэхээс илүү айсан байр суурьтай байна. Тэгээд одоо очвол та ингээд яг ингээд шаардна гэх юм уу? Чи намайг тийм байхад чи ингээд тэгээд би одоо ингээд чамайг ингээд авах юм болов? Чи над руу юм хийвэл гэд ер нь бол жоохон шаардлага тавиад цензуртай байдалтай одоо нэг шударга ёс гэдэг чинь харилцааны шударга саана байна гэдэг ингэн гэж бодож байгаа ер нь бол та бас тэгнэ яалтчгүй тийм энерги байна. Тэнгүүд энэ хүн хараахан таны төвшөнд болоогүй ер нь л жоохон зүрх сэтгэлээ хаацсан байр суурьтай яг толгоогоороо л тэг ингээ бодъё одоо энэ харилцааг би цаашдаа авч явъя гэвэл би толгоогоороо бодох хэрэгтэй. Тэгээ би тань руу бас ингээд энэ хүн шууд алхам хийгээд орж болохгүй, бодлогоо орж болохгүй, бодлогоо орох юм бол тэр ер нь бол тантай байх боломж алдна. Тэгээ энэ хүн тантай баймаар байгаа. Гэтэ байх юм бол ер нь бол урт хугацааны юм л энэ хүн хүсэж байна. Хоёрын хооронд юм биш гэсэн. Тэгээд та ингээд таныг бол үнэхээр л яг нэг тийм айгу шидтэй шиг. Тийм би таныг нэг амар зүүн савинтай хүн байж сонгосон байж магадгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгээ таныг яг тэгж бодож байна. Тэгээ одоо ингээд яг дотоодтойгоо ярьж байгаа байр суурьтай байна энэ хүн тархиаж нэг сонсоод, зүрхээж нэг сонсоод, нэг бясалгасан байр суурьтай. Тэгээ найз нөхдүүдтэйгөө бас ер нь бол энэ харилцаан дээр юу нь болоогүй, юу нь болсон гэдэг талаар нэлээд яриад ингээд жоохон анализ хийсэн. Тэгээ найз нөхдөд чи яасан чи ингэсэн байж тээ чи эн чинь муухай байсан байж тээ ийм муухай зан гаргасан байж тээ гэдэг ч юм уу гэдэг байдлаар ер нь бол нэлээд ярьсан байна. Тэгээ одоо бол бас нэг тийм айдас байгаад байна энэ хүнд. Ямар айдас вэ гэнгүүт таныг арай өөр юмд ингээд татагдаад өөрөөс нь илүү хүн сонгоод ч юм уу ингээд явчих үедээ гэсэн юм айдас харагдаж байна. Тэгээд гэтээ энэ хүн ер нь бол нэлээд удаан бодож байгаа энергитэй байна. Нэлээ ингээ удаан ингээ харцанцсан. За би тархиа сонгохгүй, би зүрхээ сонгохгүй. За би юу энэ хүн рүү ингээ үйл хийгээд орвол яах вэ? Энэ хүн надад амар шаардлага тавиад надад муухай зан гарах болов уу? Эсвэл би энэ харилцааг орхих уу гэсэн байр суурьтай эдгээр өдрүүдэд байна. Гэтэ аль болох бясалгаж өөрийгөө ойлгохыг хичээж байна. Тэгээд нэгдүгээр бүлгийнхний маань ер нь бол уншлага ингээд дуусч байна. Хэвтүүд дээрх 50 дахь уншлага. Тэгээд хэрвээ таны ингээд нөхцөл байдалтай та илүү их мэдээлэл авмаар байна гэвэл нэмэлт группт орох боломжтой. Тэгээ нэмэлт группт нь ер нь бол ямар асуултын хүрээнд хариулагдах вэ гэнгүүт тань руу ямар үйлдэл хийх юм. Тэгээд хийвэл хизээ хийх юм. Тэгээд энэ харилцааны ер нь ирээдүй ямар байх юм. Та яагаад энэ хүнтэй ер нь бол ингээ уулзах хэрэгтэй байсан гэдгийг хэлж өгнө. Тэгээд нэмэлт урлагны маань групп болохоор 10,000 төгрөг гэж байгаа. Хэрвээ авахыг хүсвэл манай Instagram хуудас руу холбогдож болно. Баярлалаа. Баяртай. За дахиад хай. Тэгээд 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань биштэй тавтай байрлал.
ер нь бол эхлээд ийм загвараар үзье гэж бодлоо. Энэ тал таны бодол мэдрэмж, энэ талд нь болохоор нөгөө хүнийх нь бодол мэдрэмж. Тэгээд энд нь та хоёрын дундын энергийг хараад хэлье гэж бодож байна. Яагаад ингэж эхлээд ер нь бол ингэж хийх юм бол энергийн шалгалт болоод таны нөхцөл байдалтай таарж байгаа хэсгийг мэдэх боломжтой. Тэгээд уншлага руугаа орцгоё. Окей. За. Энэ маань та хэдийн энерги. Тэгээд одоо нөгөө хүнийх нь байгаа байдал, тэр нөхцөл байдлыг харцгаая. Тэгээд дундын энергийг харъя. Окей. Яасан ч хэцүү юм тий. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань одоогийн нөхцөл байдал гээд харахад бол нэлээд өөрийгөө ингээ тий ганцаардсан. Ер нь бол та хэд маань өөрсдөө энэ харилцааг орхиж явсан ч юм уу? Эсвэл нөгөө нэг detachment style гэж байдаг шүү дээ. Ер нь бол runner type-ийн хүмүүс байх боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэнгүүт харилцаа яг serious болоод ирэнгүүт жоохон цутаах гэдэг. Жоохон тий урт хугацааны харилцаа ч юм уу ямар нэгэн харилцаанд орохоос айдаг. Тийм айдастай хүмүүс байх боломжтой. Тэгээд та хэд маань ер нь бол нэлээд өөрийгөө голдог, жоохон ингээд өөртөө ихтэй байх байдал тал дээр жоохон асуудалтай. Ер нь л өөрийгөө дандаа ингээд зэмлээд голоод байдаг хүмүүс байх боломжтой. Тэгээд одоогоор ер нь бол та энэ хүнээсээ нэлээд холдсон, нэлээд ганцаараа байгаа. Гэтэ яг зүрхэндээ энэ хүндээ бол үнэхээр хайртай. Тийм. Тэгээд энэ харилцааг ингээд бодохгүй байж чаддгүй. Ер нь л ингээд жоохон ингээд дүнлэгдсэн юм шиг. Энэ хүн ингээд дандаа л бодоод байдаг. Тэгээд ингээд энэ харилцаанаас move on ер нь хийж чадахгүй байгаа. Тэгээд гисэн юмнээсээ би чинь бол энэ хүнээс бол хол тий та хоёр ингээд би бинээсээ хол байх болон хол байгаа. Ер нь л тэгээд ингээд та ер нь жоохон юм өөрийгөө илэрхийлдэггүй төрлийн хүн байх боломжтой харагдаж байна. Тэгээд нөгөө хүнийгээ бол нэлээд их гомдоочсон гэдгээ бол мэдэж байна. Тэгсэн юмнээсээ нөгөө хүн чинь тий амар ингээд сэтгэлийн хаттай, ямар мундаг гэдгийг та амар сайн мэддэг. Тэрийг нь бодох тусам та ингээд уг нь бол ингээд хайрлаад ингээд хажууд нь баймаар байдаг. Тэгтэл өөрийнхөө айдас тий өөрийгөө ингээд хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байдал харилцаан дээр гаргасан муухай зан аашнаасаа болоод ер нь бол үйлдэл хийж чадахгүй өөрийгөө ингээд ер нь жоохон тусгаарлаад бодлоо зэгчилж байгаа байдалтай байна. Тэгээ та бол энэ хүнд бол нэлээд хайртай. Тэгээд энэ харилцаан дээр ер нь жоохон дүрсгээд энэ хүний гомдооцсон тий энэ хүн чинь ер нь бол ингээд чи намайг юу гэж бодож байна гэж хоёлаа найзууд штэ гэж солиорсон байх магадaltaй энэ группийн хүмүүс маань ер нь бол манай 2 дугаар бүлгийнхэн маань гэсэн үг. Тийм. Гэхдээ та энэ хүндээ бол хайртай. Тэгээд ингээд үйлдэл хиймээр байгаа. Тэгээ энэ бүлгийг сонгосон хүмүүс маань ер нь бол усны орд байх боломжтой. Мэлхий, заагас. Тэгээд
нөгөөх нь юу гэдэг лээ? Усны орд тэгээд агарын орд бас байх боломжтой харагдаж байна. Нөгөө хүн ч юм уу агарын орд байх боломжтой. Энэ ямар ордууд вэ гэхээр хумах, жинлүүр, ихэр гээд. Тэгээ усны орд гэдэг нь нэг орд нь болохоор хилэн цайсан байна. Түн саналаа. Тийм одоогийнх нь нөхцөл байдал нь бол ийм байна. За тэгвэл нөгөө хүнийх нь нөхцөл байдал нь яг ямар байна вэ гэж харъя. Тэгэнгүүт нөгөө хүн энэ харилцаан дээрээ нэлээд уг нь бол яарсан төрлийн юмыг амар хурдан шийдчих гээл амар хурдан ингээ болгоё. Хойлоо болох юм уу болохгүй юм уу? За чи юу нэг надтай ямар? Чи надтай ингээ урт хугацааны харилцаа үсээд байна уу? Бага хугацааны ингээ харилцаа үсээд байна уу? Чи яах юм? Ингэдэг төрлийн хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээд гэтээ энэ харилцаан дээр нэлээд гомдоод танаас нэг хэсэг зайгаа бариад ч юм уу зайгаа барих нь чашийн та ингээд юу нь бол детач хийгээд өөрөө ингээд энэ харилцааг юу нь бол энэ хүнийг гүйцэтлүүд тэрнээс ч юм болоод энэ хүн амар өвдсөн. Тэгээд амар өвдөөд одоо яах вэ гэж агаад гэтээ энэ хүн айгүй хурдан бас нэг тийм цоглог төрлийн хүн гэх юм уу сэтгэлийн хад маш сайн гэсэн үг. Ер нь л бүгдийг болгоно таныг бодвол илүү их өөртөө ихтэй. Тэгэхээр хүрээл найз нөхдийн хувьд ч гэсэн нэлээд ийм нэр хүндтэй. Ер нь л найзууд дундаа бүгдийн санаачлалын ингээ тгий те ингээд найзуудаа үнэхээр хайртай. Тэгээ найзууд нь ч гэсэн түүнийг ямар сайн хүн гэдгийг мэддэг. Ер нь л их зөөлхөн хэрнээсээ их мундаг логик сайтай хүмүүс байна. Тэгээд одоогийн нөхцөл байдал нь гэвэл энэ хүн яг ингээд логик талаасаа харахыг айгүй хүсэж байна. Ингээд те энэ хүн намайг ингэж үтгсэн шүү дээ. Тэгэж үтгсэн шүү дээ. Тийм болохоор би ингээ очих ёсгүй. Ер нь бол танд ингээд хайртай, сэтгэлтэй. Тэр нь бол бүр ингээд lovers гэж харж байгаа хэмжээний сэтгэл гэх юм уу? Таныг ер нь бол миний л хүн, минийх байх ёстой хүн ингэж боддог. Гэхдээ одоо бол өөрийгөө өвдөхгүй тулд өөрийгөө хамгаалж байгаа байр суурь нь за би одоохондоо энэ хүн л үгүйж очихгүй. Би энэ хүн үнэхээр л надад хайртай бол өөрөө хүрээд ирнэ. Тэгээд харгуул яах вэ? Би ингээл өөрийнхөө уртх юмаа хийгээд ажил карьер те гэр бүлийн асраад найз нөхдөд туслаад ер нь л хийж чадах бүх юмнуудаа хийгээд улам сайн болоод байжээ. Тэгээд сайн болоод байж хахад маань тэр хүн хэрвээ ирэх юм бол би яг хав тийм амархан үлээж авахгүй гэхдээ боломж болгоно гэсэн байр суурьтай байна. Тэгээд та хоёрын дундах энерги гэж харахад бол эрэгтэй нь ер нь бол нэлээд жоохон амиачсан талдаа эрэгтэй тал нь гэж ер нь бол таны тал нь гэсэн үг. Нэлээд жоохон амиачсан гэдэг нь жоохон өөрөө insecure байдлаас болоод тий энэ хүнийг жоохон ингээд цаашаа түлхсэн ч юм уу. Тэгээ энэ харилцаанаас жоохон зүгтцэн, гүцэн тий тэгээд одоо ингээд би одоо яг яах ёстой бол гэсэн төөрцөн энергитэй. Харин нөгөө талаасаа болохоор бас ийм энерги байна. Бүх юмыг бутлаа сүрүүлсний дараа ингээд эргүүлээ зэгцэнд нь оруулж байгаа. Одоо яг сонголтоо хийж байгаа. Та хоёр айл нь ер нь бол энэ харилцаан дээр no contact болсон хугацаан дээрээ үргэлжлүүлэх үү эсвэл өөр тийшээ зам өрөө хөгөөд явах уу гэсэн байр суурьтай байгаа гэсэн үг. Тийм. Одоо хэрвээ энергийн шалгалт нь таарсан бол таны ер нь бол ямар зан хаашинд ингээд татагдсан тий таны яг юунд татагдсан талаар хэдүүлээ олж мэдээ. Окей, таны яг юунд татсан бэ гэнгүүт ер нь бол хоёр бие биенээсээ нэлээд эсрэг зангааштай эсрэг юм бол үзэл бодолтой гэхээс илүү зам төлөвийн хувьд бол нэлээд эсрэг тэгсэн хэрнээсээ ахиу бие биендээ таардаг гэж энэ хүн бодсон. Тэгээд яг л миний soulmate байх гэж татагдсан энерги байна. Ер нь л тантай уулзсан тий нөгөө уучрал бүхэн ивэл гэдгийг гэж боддог гэсэн үг. Тэгээд энэ харилцааны үр дүнд бол
хоёр нэлээд их юм те сурж нэлээд ингээ хэцүү байдал бол энэ хүн орсон. Хэдий тийм ч гэсэн те өөрт нь илүү их боломж олгосон. Тийм болохоор танд нэг бол буруутгадаггүй юм байна. Тэгээд ер нь бол таны яг юунд татагдсан бэ гэж харахад таны оюун ухаанд нэлээд татагдсан. Та ингээд хичээл дээрээ ч юм уу те ажил дээрээ ингээ ямар нэг зүйлийг хийхдээ нэлээд мундаг гаргууд эсвэл энэ хүн дандаа ингээ юм зааж өгдөг. Өө чи энийг мэдтэн үү гэж гоочлохын оронд өө энийг чи ингэждэг байхгүй юу? Тэгчдэг байхгүй юу? Би чамд ингэж үгүй. Өө наа чин тийм байхгүй юу? Ийм байхгүй юу гэж айгүй заадаг. Тэгээд тантай байхдаа бас энэ хүн эрэгтэй хүн байвал эрэгтэй талхаг энерги айгүй сайн авдаг. Тэгээд эмэгтэй хүн байх юм бол эмэгтэй талхаг энерги маш сайн ингээ мэдэрдэг байсан. Тэгээд тийм болохоор айгүй татагцсан гэсэн үг. Яг ингээд хэдий ингээд хүслээр нь ингээ ялхмааргүй байгаа ч гэсэн харилцаан дээр эрэгтэй тал нь ингээ хаалга нэгдэг ч юм уу те эмэгтэй тал нь ингээ гардаг ч юм уу те тиймэрхүү юм байхлаар жоохон энерги хувьд ингээд гой байгаад байдаг. Гой байх нь ч одоо хаашаа юу гэж хэлэх вэ? Ийм гэсэн үг гэх юм уу? Энэ хүн ингээд хэрвээ та эрэгтэй үзэгч бол та энэ хүнд ингээ хаалга нээж өгөхөд энэ хүн ингээ гараа явж байхдаа амар тухтай амар эмэгтэйлэг яг л ингээд гэдэг мэдрэмжээ ингээд авдаг. Тэгээд таны яг тийм acts of service гэдэг л нэг тийм нэлээд татагцсан гэж бол харагдаж байна. Тэгээ яагаад ч юм тантай байхад ингээд бас айгүй амар. Ер нь бол та хоёр бие биенээ бас нэг шүүдэггүй. Шал өөр ер нь бол хүмүүсийн нээсээ ингээд бие биентэйгээ байхдаа хүмүүсийн муухай ямиг оруулахгүй амар тухтай байдаг байсан. Тэгээ та хоёр бас айгүй ирээдүйн талаар их ярьдаг. Тэр нь тэгээд ингээд энэ хүнийг илүү ирээдүйд бид хоёр ингэх болов энэ төр гэж бодоод тэгээд яг тийм бодлуудаа бас айгүй татагдсан байна. Ер нь таны ингээд ирээдүйн талаар харах бодолд татагддаг. Тэгээд яаж юм таны оюун ухаанд бас бүр маш их татагдсан байна. Тийм та хэд маань айгүй нерд ч юм уу хичээлээ сайн байдаг ч юм уу тиймэрхүү хүмүүс байх боломжтой гэсэн үг. Одоо 2 дугаар бүлгийг сонссон хүмүүсийн маань нөгөө өмнө яг эдгээр өдрүүдэд юу хийж байгаа юм те юу хийж яаж цухан амьдарч байгаа талаар харцгаая. За энэ хүн бол ер нь өөрийнхөө чиглэлийг олчихжээ. Мундаг байж байна. Эдгээр өдрүүдэд югс үгүй гэвэл энэ хүн маань одоо л дотоод өөрийгөө ингээд сайн одоо ч биш. Ер нь бол сэргээгээд ингээд сайхан явж байгаа. Тэгээд гэр бүлийнхаа ажаргал, найз нөхдийнхөө ингээд ажаргалтай байдлыг эрхэмлэж байгаа байр суурьтай байна. Тэгээд яг би өмнө хэлсэнчлэн энэ хүн тантай учирсан нь бол ивэл байсан. Ер нь бол өөрөө чинь сүүл мэтэ гэж хардгаа. Тэгээ яагаад ч таныг бол хайрлаад л байна да. Хайрлаад л. Тэгээ таныг гэтээ бас нэг тийм айдас байна. Ямар сонголт хийх вэ? Зүгээр л ингээд энэ харилцааг ингээд бүр ингээд явуулчих юм уу? Эсвэл таныг ингээд тантай ингээд урт хугацаа харах уу гэсэн эргэлзээтэй эдгээр өдрүүд бол байгаа. Бас өөрөө тэгж эргэлж байгаа нэ. Таныг одоо яг яах вэ? Таныг одоо тийм болохоор, ийм хэцүү байдаг болохоор мэдрэмжээ илэрхийлээд түрээд ирэх болов уу? Инх болов уу? Тех болов уу гэсэн энэ бол хөөрхөн айдастай байна. Гэхдээ айдастай гэхээс илүү яах бол гэж нэг жоохон сануужирхсан нэг тиймэрхүү юм байгаа. Тийм. Тэгээд ер нь л одоо л өөрийнхөө ямар хүчтэй, ямар мундаг хүн гэдгийг энэ хүн бол ойлгоцсон. Өөртөө амьдралынхаа эд үе дээрээ явж байгаа гэсэн үг. Бүх ингээ хийхийг хүсэн юм хийгээд бүр ингээ бүгдийг нь ятгаад туулаад ингээд тий гониглаж суухгүй бүгдийн төлөө би бүгдийг хийн, би бүгдийг болгоно гэсэн энергитэй явж байгаа гэсэн гэж харагдаж байна. Бас нэг юм хэлэхэд энэ бүр шууд гинт ороод ирлээ. Энэ хүн таньгүй байгаа нь тий танаар дутагдахгүй байгаа гэсэн үг үнтэй биш. Зүгээр л хүн болгон заавал хин нэгнээр дутагдах албагүй шүү дээ. Яг өөрийнхөө хүчийг тэг ингээ олоод авч байгаа. Энэ нь яг танд хайргүй гэсэн үгтэй биш үү? Танд бол үнэхээр хайртай. Тэгээд таныг ингээд бити эргэлзээсээ, бити ингээд гаццсан байгаад байгаасаа өөрлөө нүүл хийгээд ирээсээ гэсэн бодол бүр амар их байна. Энэ хүмүүс ингээд хүсэж байгаа гэх юм уу? Би өгөн итгэж штэ. Чи ухаантай штэ. Ухаантай юм байж над руу бичээд ороод ир. Тэгвэл хоёлоо ингээд бүр бүтлээ. Би чамайг жоохон шүүн. Гэтэ бараг шүүхгүй дээ гэсэн байр суурьтай байна.
Тэгээд YouTube бичлэгийн маань ер нь бол 2 дугаар бүлгийнхэн за 2 дугаар бүлгийнхний маань хувьд ер нь бол энэ хүрээд YouTube бичлэг маань дуусч байна. Тэгээд хэрвээ нэмэлт уншлага авнаа гэж бодож байвал нэмэлт уншлага авнаа гэж бодож байвал манай Instagram хуудас руу бичээд группт ороорой. Тэгээд тэр нэмэлт ингээд бичлэгтээ юу оруулах вэ гингүүд тань руу тэр үйлдэл хийх юм уу? Хийвэл ер нь бол хизээ хийн. Тэгээд ямар үйлдэл хийх юм? Тэгээд энэ харилцааны ер нь бол ирээдүй ямар байх юм? Тэгээд та хоёрын яг харилцаа чинь яг ямар харилцаа юм? Яагаад та энэ хүнтэй очирсан талаар бол хэлж өгнө. Тэгээд нэмэлт уншлага авах гад бүлэгт орох юм бол тэр нь 10,000 төгрөг гэж байгаа. Тэгээд 2 дугаар бүлгийнхэн маань баяртай. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс байна. Бичлэгтээ таатай морил. Тэгээд юун түрүүнд эхлээд энергийн шалгалт болгоод таны одоогийн ер нь бол бодол мэдрэмж одоо ер нь бол нөхцөл байдал тэгээд нөгөөнийх нь бодол мэдрэмж нөхцөл байдлыг харъя гэж бодлоо. Тэгээд дундын энерги нь бас харъя. Тэгээ энэ талд нь болохоор таныг бодол мэдрэмж, энэ талд нь болохоор нөгөөнийх нь бодол мэдрэмж гэж явж байгаа. Гэтэ амар сонирхолтой нь ер нь манай 3 бүлгийн энерги шал өөр байна. Тэгээ би тэрнээс амар баярлж байна. Яг хэмжлэг хийсэн чинь бүх юмнууд маань ижилхэн утгатай гараад ирэх үедээ гэж жоохон айжсэн дотроо. Тэгсэн чинь тийм байсангүй. Одоо нөгөө хүнийх нь нөхцөл байдал болон хэмжээг харцгаая. Тоор маань бас харьцаа холбоогүй болоод хөрхөн үдтэйгээ байж болохоор харагдаж байна. Окей, тэнгууд дундын энергийг харъя. Энэ харилцааны дундын энерги юм шүү байна. Та 3 дугаар бүлгийнхэн болон нөгөөнийх нь дундын энерги ямар байна гэд харъя. Окей. За таны бодол мэдрэмж юу нөхцөл байдал бодол мэдрэмж гэнэ нөхцөл байдлын юу нь бол тэгээ та юу гэж бодоод байна одоогийн нөхцөл байдал чинь ямар байна гэд харцгаая. Тэнгүүд та энэ хүнийгээ өөр хүнтэй болцсон юм уу гэсэн хардлага маш их байна. Тэгээд энэ хүн рүү яг ингээл Google авчиг гингүүд найз нөхдөд ч юм уу эсвэл таны эргэн тойрны хүмүүс ингээл сад болох уу гэсэн бас юмнууд байна. Яаж юм та ингээд бусдын юу гэж бодохоос их санаа зовдөг хүмүүс байна. Энэ бүлгийг сонгосон хүмүүс маань. Тэгээ нөгөө хүмүүсээс ингээл улмал их ингээл шинжээл за найзтайгаа гарч ийн үү. За юу гэж ийн өнөөдөр яасан бол өнөөдөр ажилдаа явсан бол өнөөдөр хичээлд явсан бол өнөөдөр юу нь ямар байсан бол энэ хүн одоо юу бодож байгаа бол намайг марцсан болов уу яасан бол гэл амар ингээл толгоогоо бүр ингээд байнга ажиллаулаад байгаа харагч байна. Миний бүр тэрхэн ямар ажиллачлаа. Тий нөгөө хүн нэлээд харцсан. Тэгээд энэ харилцаан дээр та хоёр нэлээд гаццсан байсан байна. Тэгээ гаццсан байж байгаад баг no contact болсон байх магадлал өндөр харагдаж байна. Тэгээ энэ харилцаан дээр юу нь бол тэнцвэр байгаагүй, та тэнцвэртэй байлгаж чадаагүй харагдаж байна. Тийм та ер нь л бол жоохон мэдрэмжээ хураагаад тий нэлээд логик талаас нь юмыг хийх гээд байдаг хүмүүс байх боломжтой. Логик талаас нь цаашийн одоо ийм гэх юм уу? Хин нэгнээ ингээд өөрөө ч өвтчихгүй, худлаа яриад ингээд өвтчихгүй гэсэн айдас ихтэй хүмүүс сонгосон байх боломжтой. Ер нь бол та энэ үндэ ингээд бас 100% ингээд итгэж чадахгүй. Яг ингээд та ингээд 100% итгэчих юм бол бүхний ингээд зориулдаг төрлийн хүн байгаа хгүй юу? Тэнгүүд
энэ хүнд ингээд та итгэсэн чи энэ хүн танаас өөр сонголттой байсан бол те яана гэдэг ч юм уу тийм хий хардлага айгүй их байна. Ер нь бол та их хартай хүмүүс байх боломжтой. Тийм. Гэтэ одоо ер нь бол нөгөө хүний чинь ямар үйлдэл хийх нь танд амар ингээд ойлгомжгүй, эргэлзээтэй, та тэрийг ингээд маш их бодож байна. Тэгэл энэ харилцаан дээр ер нь бол та хоёр аль нь төлөвшөх ёстой. Тэгээ ялангуяа та ингээд төлөвшөх ёстой гэдгээ амар сайн мэдээд байгаа харагдлаа. Тэгээ та ялчгүй энэ хүнийг бол ингээд бүр ингээд онцгойлж ингээд хардаг гэх юм уу? Зөндөө олон ингээд охтууд байлаа гэхэд манай энэ өстө хөрх минийх гэж хардаг гэсэн. Зөндөө олон залуучууд байлаа гэхэд манай энэ өстө тариалаг хамгийн гоё юм гэдэг ч юм уу? Ер нь бол ингэж нандинж хардаг байна. Тэгээд та яа ч минь хүнд ингээд те юм өгмөр ингээл бүх юм ингээд зориулмаар байдаг гэх юм уу? Санхүүгийн үед те ингээд илүү мундаг байгаад энэ хүнийг ингээд гой байлгаад одоо хэрэг эрэгтэй хүмүүс манайд живэл мөнгө одоо ингээд та энэ хүнд ингээд одоо ингээд гол дигэр гэж ярьдэн шүү дээ. Тийм бодлогоогоор энэ хүнийг зүгээр л ингээд бүр ингээд гол дигэр хүн байлгах хүн мэт ингээд байлгамаар байдаг гэх юм уу? Өглөө сэрэгтэн л ингээд цэцэг явуулсан. Тэгээл гоё амтай авч өгөөл. Тэгээ манай эмэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн ялгаагүй гэсэн дуртай машиныг авч өгөө ч юм уу яг тиймэрхүү энергитэй байна. Ер нь л ингээд материалын юм дутаахгүй гэж боддог. Тэгээ та эдний маань өөрийнх нь орд нь болохоор газрын орд байх боломжтой харагдлаа. Тэр нь матер охин үхэр гэсэн үг. Тийм. Материйн орд болон агарын орднууд. Агарын орд гэдэг нь жинлөөр хумах ихээр гэсэн үг. За тэнгууд нөгөө хүн чинь юу бодоод ямар нөхцөл байдалтай байна вэ гэнгүүт энэ хүн маань бас та хоёр нэлээд хөрхөн удаан ингээ no contact явсан байна гэж би хэлсэн шүү дээ. Тийм. Тэр no contact байх хугацаанд энэ хүн ер нь л ганцаараа яг өөрийнхөө итгэх байдал дээр тий өөрийнхөө дотоод түүхтийг ажиргалтай байлгах, өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх тийм байхыг ер нь хичээсэн байна. Аль болох тийм ингээд ер нь бол дотоод өөртөө ярилцаад би ингэмээр байгаа юм байна. Би тэгмээр байгаа юм байна. Би одоо энийг хийн гэд ер нь өөр дээр анхаарсан, өөрийгөө ингээ ажигласан тийм байр суурьтай байсан байж болно. Тэгээд энэ харилцаанд хэрэгтэй энэ хүн яаж өвдсөн байсан гэсэн нэг тийм сэтгэлээ зориулаад энэ хүн ингээд амар том зүрхтэй хүн шиг санагдлаа. Ер нь л ингээд бүгдийн үгүй би хайртай юм чинь шууд гэдэг төрлийн энерги амар их мэдрэгдлээ. Гэтэ одоогийнхоо нөхцөл байдлаар бол танд бол талбай байгаа. Тань шиг ингээд хайртай гэсэн ийм бодож байгаа, мэдэрч байгаа. Гэтэ одоохондоо яг өөрийнхөө юм дээр төвлөрөөд ингээд өөрийнхөө дотоод түүхтийг ангаж байгаа байр суурьтай байна. Хэрвээ ингээд тантай бас юм болохыг гэвэл энэ хүн айгу хурдан болгоосай гэсэн энерги айгу их байна. Бараг ер нь бол хийлийн процесс нь дуусч байгаа байр суурьтай байж болно. Тэгээд энэ нөгөө хүнний чинь ордно гэвэл галын орд болон ийм газрын орд байх боломжтой. Тэрний үе гэвэл гал гэдэг нь болохоор хонь, нум, арслан, тэгээд газрын орд өмнө дуртсанчлан үхөр, матар нүүт нь юу вэ? Үхөр, матар би мартчихъя. Охин тийм юм байсан байна. Тэгэл та хоёрын дундын энерги гэвэл окей би түрүү яг ингээд ордын хэлээд дууссан чинь миний утас унтарсан байсныг мэдээгүй урьдлага бүр хийж дуусчаа. Дахиад бичиж чинь рекорд хийж чинь. Тэгээд одоо ингээд бодол мэдрэмжийг мэдсэн юм чинь таны яг юм татагдсан те энэ хүн тэр талаар олж мэдээ. Яг 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань нөгөө энэ яг ямар зан хааш юунд нь татагдсан бэ гэсэн үг. Тэнгүүд энэ хүн ер нь таны яг юм татагдсан бэ гэж харангууд та ер нь л яриа хөрөө их нийлдэг байсан байх. Энэ юу гэсэн үг вэ гэнгүүт те if you vibe then we vibe болж байгаа байхгүй. Нөгөө нэг
энэ хүнтэй ярихлаар амар тухтай, яг л гэр шиг тий. Тантай ярихлаар энэ хүнд яг тийм мэдрэмж төрдөг байсан гэд аюу дулаахан яг гэр шиг нэг тийм дотно гэсэн үг. Та хоёр ингээл бас ер нь жоохон ирээдүйн талаар би ийм хүн болно, би тийм хүн юм, би ингэн тэгнэ гэж ярьжсэн байх боломжтой. Тэгээд яг ирээдүйн талаар тийм гэгээлэг гой үзэл бодолтой байдаг чинь энэ хүн нэлээд татагдсан байна. Тэгээд энэ хүн ингээд тантай байх байснараа ер нь бол өөрийнхөө шин талуудыг нэлээд их мэдэж байсан байх боломжтой. Энэ юу гэсэн үг юм бэ гэвэл тий хүн газараа байхдаа ингэдэм байна. Хүн ингэх хэвээр байд юм байна. Тэгээ зарим үед ийм зан ааш гарах хэвээр байд юм байна гэд ер нь бол мэдчихэж байсан байх боломжтой гэж харж байна. Тэгээд яа ч юм та энэ хүнд ингээд тий нэлээд ухаалаг, нэлээд толгой сайтай санагдсан байх боломжтой. Тэнгүүд энэ хүнд ингээд та ингээд нэг жоохон ингээд дэмжлэг үзүүлээд жоохон ингээд өнгөд энэ хүн тэр зам чинь амар дуртай байсан. Яг мэдгүй чадахгүй минь ингээд заагаад тий өгчдөг гэсэн үг. Тэгээ тэнгүүд заавал энэ хүнийг тий чи энийг чаддгүй юм ба штэ, тэрийг тэгдгүй юм ба штэ гэж тэгэлгүйгээр яг нэг тийм таймнаар ухаалаг байдлаар заагаад өгчдөг байсан гэх юм уу. Тэгээ тэрэнд нь их баярлдаг юм байна. Тэгээд ер нь аль тийм зам чинь тий өөрийг нь шүүлгүүгээр гээ зааж өгж байгаа байдал чинь маш их татагдсан. Тэгээд таны ирээдүг харах үзэл бодол тий тэрэнд их татагдсан гэж харж байна. Тэгээд яаж юм та ингээ бусдаас ингээд өөрийнхөө бодол мэдрэмжийг хамгаалахдаа нэлээд мундаг санагдсан гэж байна. Тэгээд тэрэнд нь бас их татагдсан байх юм. Сонирхолтой юм байна тий. Яаж юм хэрвээ та эрэгтэй үзэгч бол тий та энэ хүнийг ингээд эмэгтэй байх нөхцөл байдлыг нэлээд сайн гаргаж өгдөг байсан байна. Тэгээд тэрэнд нь их татагдчихэ. Энэ яг юу гэсэн үг вэ гэнгүүт та хоёр ингээд явж ийл та. Тэгээ ингээд явж исэн чинь ингээд хаалга байлаа. Тэгээ та эрэгтэй нь болохоор ингээд хаалгаг амар хүчтэй нэгээл өгсөн чинь эмэгтэй нэгийг гарна шүү дээ өөрөө мэдээж хэрэг. Тэгээ тэр нь ингээд хөөх ямар хөр хийн гэдэг нөгөө яг acts of service гэдэг өндөрт исэн яг тиймэрхүү. Тэгээд таны бас нэлээд тийм зоригтой. Одоо зоригтой гэдэг нь нэг тийм хүсэл эрмэлзэл өндөртэй хүн гэж хардаг байсан. Тэрийг гэхдээ та хүн болгонд би тэгж байгаа, ингэж байгаа гэж ярилгүйгээр яг ингээд дотроо ингээд бодоод тэг яг тэрийг ингээд хийхин төлөө ингээд зүтгээд байдаг гэх юм уу? Өөрөө ингээд хөдөлмөрлөдөг. Ер нь бол нэлээд хөдөлмөрч толгой сайтай тийм хүн гэж. Түрүүхэн л яг ингээд 3 дугаар бүлгийнхний бичлэг хийсэн чинь миний утас унтарсан байсан гэд хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь дөнгөж сая бас л 2 дугаар хийсэн яг дуусны дараа дахиад утас унтарчлаа. Утас унтарчлаа гинэ. Тог тасарчлаа. Тэнгүүд яг юуг анализ хийж болох вэ гингүүд та хэд маань нилээн on and off харилцаатай явцсан гэх юм уу? Нэг 6 сар гой болж байгаа бол тэгэл дахиад ингээ байхгүй болчихдог юм уу? Яг 1 сар айгүй айтайхаа явж байгаа л гинт ингээл би бинээсээ холцсон нэг жоохон харилцаан дээр нь асуулт гараад ирэнгүүт тэгсэн байх боломжтой санагдлаа. Тэгээд одоо болохоор хэдүүлээ тэр хүний яг юу хийж амьдраа тий яг өөр хүмүүнтэй болоод байна уу? Яг яагаад байна гэж харцгаая. Тэгвэл 3 дахь бүлгийн сонгосон хүмүүстэй маань нөгөө нь одоо яг юу хийж байгаа бэ? Гуравдугаар бүлгийг сонгосон хүмүүс маань нэлээд жоохон хэцүү байсан. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань нөгөө хүн нь энэ бол нэлээд хэцүү байсан байна. Энэ харилцаанаасаа болоод ингээл on off те жоохон ингээл эргэлзээтэй байдаг байсан. Тэгээд одоо яг тэр байдлаасаа гарсан ер нь л өөрийнхөө дотоод амар амгалан те бусдыг хайрлая, бусдад инэрэнгүү хандъя, өөрийнхөө төлөө зүтгэе гэсэн энергитэй харагдаж байна. Тэгээд одоо яг ямар шийдвэр гаргах уу, танаас шалтгаална гэсэн байр суурьтай байна. Энэ харилцааг үргэлжлүүлээд гоё авч явах уу, эсвэл орхих уу, өөр хүн сонгох уу гэдэг нь яг зөвхөн танаас шалтгаална гэдэг энэ хүн дүгнсэн байна. Яагаад тэгж байгаа юм бэ гэнгүүт энэ хүн хангалттай ингээд өөрийгөө хэцүү байдалд оруулсан. Тэг ингээд хэцүү байдалд оруулсан болохоор одоо энэ хүн өөрийнхөө дотоод хөлтийг хайрлая. Дотоод амар амгалан гэдэг чинь ямар гоё юм бэ? Тийм болохоор таныг энэ хүнийг ингээд тайван байлгаад урт хугацааны харилцаа олгоод ороод ирнэ гэх юм бол энэ хүн байж болно. Гол нь миний ингээд дотоод хүнийг миний ингээд амьдралыг жоохон ингээд замраагүй болохгүй бол байж болно
гэж хараад байна. Тийм. Ер нь л нэлээ дулаахан тийм яг л өөрийнхөө юмыг анхаарч байгаа. Тэгээ таныг бас жоохон бардам тийм зангаа болоод өгөөсөө. Ер нь л энэ харилцааг хэлүүлвэл урт хугацааны юм хүсэж ийн хүн. Тийм. Тэгээ одоохондоо яг алийг хийх үү гэж бодож байгаад шийдвэрээ гаргацсан гэж ер нь бол шийдвэрийг гаргахад таныг нөлөөлнө гэсэн харсан байр суурьтай байна. Тийм одоо яг өөрийнхөө амар амгалан тийм ингээд гоё сэтгэл зүйн ментал хэлт дээр анхаарат явж байгаа гэж байна. Тэгээд ер нь бол ингээд 3 дугаар бүлгийн маань бичлэг энэ хүрээд дуусч байна. YouTube бичлэг маань. Тэгээд юм байна. Нэмэлтээр бичлэг авахыг хүсвэл манай Instagram хуудас руу DM бичээрэй. Тэгээд нэмэлт уншлага дээрээ юу ярих вэ гингүүд тань руу энэ хүн хариулт хийх юм уу? Хийвэл яг хизээ байх юм? Яг ямар хүн үйлдэл хийх юм те? Энэ харилцааны ирээдүйн юу ямар байх юм? Та энэ хүн дээр юу яагаад учирсан гэдгийг харж хэлж өгнө. Тэгээд нэмэлт уншлага маань 10,000 төгрөг гэж байгаа. Хэрвээ авахыг хүсвэл манай Instagram хуудас руу бичээрэй. Баярлалаа. За ингээд яг нийтийн баяртай хийцгээе. Энэ яг юу гэсэн үг юм гингүүд. Одоо ингээд бүгдээрээ дахиад окей. Ингээд 3 бүлэг маань тэр чигтээ дууслаа. Тэгээд уншлаганд таалагдсан бол комент үлдээгээрэй. Хэрвээ мэдээж хэрэг анхны уншлага болохоор ярахад тэгээ ингээд олон үг давтаж ашиглах ч юм уу жоохон ойлгомжгүй ярих тохиолдол байгаа. Тэгээд тэр юмнууд дээр маань шүүмжлээ үлдээгээд өгөөрэй. Аль болох засгийг хичээх болно. Баярлалаа. Баяртай.